Сайн байна уу эрхэм найс нөхдөө, ган бүтэн басансруу та бүхэнтэй хамт байна. Та бүхэнтэй дэлхийн төв 7 хоногийн шилдэгүүд нэвтрүүлгийг хүргэж байна. Та бүхний мэдэж байгаачлан энэ хөтөлбөрөөр бид өдөр бүр Бурайд, Ирхүү, Чита, Якут, Халмаг болон Хятад хөрш бус нутгуудынхаа гол үйл явдлын мэдээг та бүхэнд хүргэдэг. Харин 7 хоногийн төгсгөлд хамгийн онцлог сурвалжлагуудыг төвөрлөн дүгнэлт хийдэг билээ. Ингээд сүүлийн 7 хоногийн шилдэг мэдээний төврийг хүргэе. Эхэллээ. Бүгд найрамд улсын тэргүүний гараас паспортаа авлаа. Өнцөг хуулийн өдөр Бурайдын хамгийн авиаслаг хүчин сурагч анхны иргэний бичиг баримтаа ёслол төгөлдөр орчинд гардаа авлаа. Алексей Сиденов тэдэнд ямар захиас өгч, залуу иргэд ямар тангараг өргөсөн бол дараагийн сурвалжлагаас үзээрэй. Сурагчдын хувьд паспорт гардан авах мөч бол сэтгэл догтлуулсан ёслол төгөлдөр үйл явдал байдаг. Харин өнөөдөр баримтаа хүлээн авч байгаа хүүхдүүдийн хувьд энэ өдөр бүрч онцгой. Оросын холбооны улсын үндсэн хуулийн өдөр иргэний үнэмлэхийг Бурайдын тэргүүн Алексей Сиденов гардууллаа. Та нар бол агуу улсын иргэд, та бүхэн хөдөлмөр зүтгэлээрээ сурч боловсрч буйгаараа шийдлэх ухаан үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, ангаа ухаан гэд альж салбарт хийж буй зоримог сонирхолтой төлөвлөгөөнүүдээр эх орноо улам хүчрхэг болгож байна. Та хаан ч явсан, юу ч хийсэн, ажлаа сайн хий. Улс орон маань улам хүчтэй, улам аз жаргалтай байхын төлөө зүтгэрэй. Паспортын хамтаар сурагчдад хавцыг нь болон бэлгийн карт гардуулсан байна. Авиаслаг хүүхдүүдийн хувьд энэ нь зүгээр нэг албан ёсны үйл ажиллагаа бус. Харин тэдний амжилт, гавьяаг шууд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Учир нь тэд бүгд залуу тамирчид, олимпиадын ялагчид, идэвхтэн сайн дурынхан билээ. Би сурагчдаараа үнэхээр их бахархаж байна. Ер нь хүүхэд бүр ийм бахархал баярын догтлыг мэдрэх ёстой гэж боддог. Бүгд найрамдах улсын тэргүүний гараас паспорт авна гэдэг нэр төрийн хэрэг. Ийм хүндэтгэл хүмүүрт оногддоггүй. Захиас үгийг хэлж паспортыг гардуулж цэцэг бэлгэллээ. Одоо ёслолын тангараг үлдэв. Хүүхдүүдийн хувьд энэ бол өөрсдийн гараар авсан анхны албан ёсны баримт бичиг юм. Уламжлал, инх тайван, эв нэгдлийг сахин хамгаална. Эх орныхоо байгаль дэлхийг хайрлан хамгаална. Оросын холбооны улсын нэр төрөө тусгаар тогтнолыг хамгаална. Тангаргалж байна. Баяр хөөр сэтгэл ханамжийг мэдэрч байна. Паспорт буюу албан ёсны баримт бичигтэй болсондоо баяртай байна. Юуны түрүүнд маш их догтлсон. Миний урд бүгд найрамд улсын тэргүүн сууж байсан болохоор их сандарч байлаа. Гэхдээ ерөн сайхан мэдрэмж байна. Юуны үн баяр хөөр. Миний хувьд энэ бол асар их нэр төр. Мэдээж баг зэрэг догтлол байсан. Анхудаа ийм боломж олдож өөрийгөө сорж амжилтаа харуулах завшаа надад тохиолоо. Энэхүү арга хэмжээнд Бурайдын өнцөг булан бүрээс ирсэн 30 сурагч оролцжээ. Паспорт гардуулах ёслол жилд 2 удаа 6 болон 12 дугаар сард болдог. Алена Михалева, Ариона Бельзинова, Новости дня. Бурайдын улсын цирк 25 жилийн ойгоо бөмбөр дээвэрт орох эд шид хэмээх сүрлэг шоугаар тэмдэглэлээ. Агаарын гимнастикчид, нуграачид, элбчид, менежер жинхэнэ үлгэрийн уур амьсгал бүтээв. Уран бүтээлчид хөтөлбөрөө хэрхэн бэлтгэж, ямар үзүүлбэрүүд үзэгчдийг амьсгаа даран тогтлуулсан бол баярын тайзны арга шиг хамтдаа өнгөе. Үзэгчдийн анхаарал тоглолтын өмнөх тоглолч тэдэнд саад болохгүй. Жинхэнэ хүнд давааны бэлтгэл сургуулилт юм. Гаднаас нь хараад мэдэгдэхгүй ч нарийн төвөгтэй үзүүлбэрүүдийг давтах явц нь уран бүтээлчдээс асар их төвлөрөл тоглол шаарддаг. Гэсэн ч бүх хүчээ дайчлах үн цэнтэй зүйл үргэлж байдаг юм. Танд ийм тоглолтын юу нь хамгийн их таалагддаг вэ? Үзэгчүүдээ би тайзан дээр үзэгчдийг алмааруулах адреналин мэдрүүлж сэтгэлийг нь хөдлөхөөр гарч байгаа. Хамгийн гол нь үзэгч юм аа. Бөмбөр ордны эд шид хөтөлбөрийг уран бүтээлчид хагас жилийн турш бэлтгэжээ. Энэхүү тоглолт нь Бурайд улсын циркийн 25 жилийн ог чимсэн онцгой бүтээл болсон юм а. Харин шинэ жилийн баярыг ухтан хөтөлбөрт багахан өөрчлөлт оруулжээ.
уникальность это сложно. Онцлог нь нарийн төвөгтэй өндөр түвшний үзүүлбэр юм. Өмнөх тоглолтуудаа иргэн харуул ихэнх нь үлгэрийн сэтвтэй байсан. Харин энэ удаа бид цоо шин төрлүүд шинэ үзүүлбэрүүдийг үзэгчдэд харуулхад анхаарлаа төвлөрүүлсэн. Жанры и трюки. Зрители не остались равнодушны. Тоглолт үзэгчдийг хайхрамжгүй орхисонгүй танхимж дүүрсэн. Эд шидийг насанд хүрэгчид ч хүүхдүүд ч адилхан шимтүүлжээ. Курочкой и Дедом Морозом. Тоглолт үнэхээр гайхалтай байлаа. Уран бүтээлчд нь үзэсгэлэнтэй, уян хатан, маш чадварлаг. Бид ийм харга хэмжээнд анх удаа ирж байгаа юм шээ. Өмнө нь физикад бас энэ үзэж байсан. Манай Бродийн цирк уран бүтээлчдийн төвшин ийм өндөр байгаад үнэхээр бахархаж байна. Юу нь хамгийн ихээр таалагдав? Надад уран нуграач охин их таалагдлаа. Бас цагиргатай, галт шувуу охин. Агаарын гимнастикийн охидч мундаг юм аа. 12 дугаар сарын 27-оос 28-нд уран бүтээлчид энэ хөтөлбөрөөр дахин төлөвлөх бөгөөд богиносгосон хувилбараар үзүүлнэ. Харин 1-р сард тэд улаан удахтад Никулны цирктэй хамтран тоглолт хийхээр төлөвлөжээ. Ирхүү хотод кино зураг авалт үргэлжлэж байна. Найруулагч Михаил Лисковцев болон түүний баг шинжил холбогдож байна хэмээх шинжлэлийн драмын киногоо танилцууллаа. Автагаа холбоо тогтоохын тулд ертөнцийн мухар хүртэл зорих хүүгийн тухай түүх юм. 25 хэмээх хүүтэнд зураг авалт хэрхэн өрнөж, уран бүтээлчид киноныхаа талаар юу ярив үзцгээе. Камера, мотор. Эти слова кинематограф. Камер, мотор энэ үгийг кино уран бүтээлчид зураг авалтын талбай болгон дээр хэлдэг. Шинэ жил холбогдож байна. Киноны зураг авалтын үеэрч мөн адил ингэж эхэлжээ. Ийм нэртэй уран сахны киног Ирхүү хотын уран бүтээлчдийн баг найруулагч Михаил Лисковцевийн удирдлагаар бүтээсэн байна. Режиссером Михаилом Лысковцевым. Бид сайн сайхны мөн чанарыг хүүхдийн үдээр харуулахыг зорьсон. Хүүхэд гэдэг бол цэвэр ариун энэ ертөнцид гундаагүй оршихуй юм. Тэр чанарын тухай киноноос олж харсан ойлголтоо аавын амьдралын туршлага, сургаалтай холбон бодож тунгаадаг юм. Энэ бол оюуны өмнөх нөхөрлөл, итгэлийн тухай түүх. Это о дружбе в первую очередь. Главный герой фильма. Киноны гол дүр нь 6 дугаар ангийн сурагч Егор. Сургуулийнхаа радиотехникийн дугуйланд хичээлдэг бөгөөд хол ажиллаж байгаа аавтайгаа өдөр бүр радио холбоо барьдаг хүү юм. Ганц би аав нь Үст-Кут хотод ээлжийн журмаар ажиллаж орон нутгийн радиогоор нэвтрүүлдэг хөтэлдэг нэгэн. Гэвч 12 дугаар сарын 30-нд ажлын даалгавраар явж товлсон цагтаа холбоо тогтоож чадалгүй алга болно. Ингээд Егор аавтайгаа яаж ийж дахин холбоо тогтоохоор шийднэ. Кинон тоглосон хоёр жүжигчин хоёулаа кино урлагт анх удаа дүр бүтээж байгаа юм. Аавыгаа аврах үүрэгтэй дүр юм. Ядаж л холбоо барьж яаж ийж байгааг нь мэдэх ёстой хаа. Аав хүний хувьд хүүгийн дүр тоглож байгаа жүжигчин хүүтэй тоглох үнэхээр амар байлаа. Хувийн туршлага гэдэг бол жүжигчин хүний хувьд дүр эсгэх шаардлагагүй. Үнэхээр амьдран мэдэрч тоглож уулын зэр шиг хөнгөн чөлөөтэй гаргаж чаддаг зүйл юм. Киноны үйл явдлууд Ирхүү мужийн оршин суугчдад танил байршлуудад өрнөнө. Ирхүү хот ойролцоох суурин газрууд мөн Үст-Кут хот багтана. Зураг авалтын баг жүжигчид шөнөөр хасах 25 хэмээх үүтэнд ажиллах шаардлагатай болжээ. Инээс гадна зарим хэсэгт тодорхой цаг агарын нөхцөлийг зориуд бүрдүүлэх хэрэг гарсан байна. Тухайлбал засан шуурганы хэсгийг промоутерын тусламжтайгаар бүтээжээ. Киноны үйлдвэрлэл нийт 4 сарын хугацаанд үргэлжилсэн байна. Хотелось бы, чтобы Ирхүүгийн үзэгчид, Ирхүү мужийн үзэгчид манай киног зүгээр нэг бүтээл бус. Бидний нэг хэсэг бидний онцлог үнэмлэхийг төрөх гэж хүлээж аваасаа гэж хүсэж байна. Бид нэг л бүс нутагт амьдарч байна. Кинондо бид өөрсдийн нутаг орон хүмүүс бидэнд хамаатай үйл явдлын тухай өгүүлдэг. Үүнийг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэхээс гадна Орос даяар таниулах нь маш чухал гэж бодож байна. Конечно, мне бы хотелось. Кино манай уудам орны өнцөг булан бүрт оршин тогтнож, зөвхөн нийслэл төвлөрөхгүйгээр бүс нутуудад хөгжөөсэй гэж хүсдэг. Үүнд кино урлаг жүжигчдийн хувьд асрах ирээдүй боломж бий гэж бодож байна. Для артистов. Новый год на связи. Это история про... Шинэ жил холбогдож байна. Кино бол ойр дотны хүмүүсийн хоорондын холбоо ямар ч зай саатыг даван гарч чаддаг гэдэгт итгэдэг хүмүүсийн тухай уянгийн түүх юм а. Коваленков специально для программы «Новости». Гацур мод ганцхан байх ёстой гэж хэн хэлсэн юм. Читэй хотод өвөр байгалийн гацуурын парад нэгдлээ. Дүүрэг бүрээс ирсэн 34 өвөрмөц гар аргаар чимгэлсэн гацур. Энд та 100хан дээр химээлья, шидэт цурхай, бүр гориничтэйч таарч магадгүй. Аль гацуурыг нутгийн иргэд шилдгээр шалгаруулах бол үлгэрийн загас хэний хүслийг биелүүлэх вэ? Дараагийн сурвалжлагаас үзээрэй.
Өөр байгалийн гацуур модод парадад 150 гаруй үлгэрийн дүр цугларлаа. Дахианы хүлт аваахатай Баба Яга, Грэни Чмогоо, Чебурашка, Юлимер Баатрууд тэр бүхэл 100хан дээрээ суусан Эмилия хүртэл иржээ. Танилцахад таатай байна. Эмилия. Миний зурхаа энэ байна. Сарын өмнөөс идэвхтэй бэлдэж эхэлсэн. 100 бэлэн байсан. Бид пүрэв баривт ирсэн. 100хан дээрээ ирв үү? 100 машин дээр. 100хан дээр би өөрөө. Өөр байгалийн гацуур модод арга хэмжээнд хязгаар нутгийн өнцөг болон бүрт шинэ жилийн баярыг аль биесээр эхлүүллээ. Өвлийн өөгүй өвлийн баяр яах билээ? Засаа охин минь аялж бэлгээ цуглуулж аж ахуйн ажилдаа яваа. Хөгжилтэй засаа өгөөтэйгээ баярын урамсгал бэлгэлэхээр ирлээ. Театрын талбайд байрлуулсан 34 гацуур мод бүр өөрийн онцлогтой. Тус бүр өөр нутгийг төлөөлнө. Гацуурын мөчөр дээрх тоглоомууд нь бүгд гар хийцэнх бөгөөд дүүрэг бүрийн оршин суугчид өөрсдөө уралжээ. Манай дүүргийн бэлэг тэмдэг болгон гацуур дээр би манай туг бор гөрөөс юм. Бид бор гөрөөсний цулцыг Инзиганчик гэдэг юм. Тэр нь оноос нэр. Үүр байгалийн хязгаарын түүх Шилкинск нутгаас эхэлдэг болохоор манай дүүргийн аль биесний бэлэг тэмдэг юм. Энэ жил шилдэг гацуурыг комисс бус харин өвөр байгалийн оршин суугчид өөртөө шалгаруулна. Таалагдсан ногоон гоо бүсгүйдээ соёлын яамны контакт хуудасаар дамжуулан 12 дугаар сарын 25 хүртэл санал өгөх боломжтой. Ардын санал асуулгын ялагчийг 12 дугаар сарын 26-нд Чита хотын Мөсөн хотхны нээлтийн үеэр зарлана. Бид бүх гацуурыг үзэж амжаагүй байна. Харин цурхаа ёстой таалагдсан шүү. Одоо бусдыг нь үзнэ. Надад бол энэ нь таалагдсан. Бов болон титэмдээ байна шүү дээ. Дүүрэг бүр нэг гацуур оролцуулжээ. Читагийн тойрог жишээлбэл жинхэнэ цэнгүүн зохион байгуулсан байна. Цурхайг Чита тойргоос барьсан өөрсдөө бэлтгэж толилууллаа. Читагийн тойргийн гацуур олон зочдын нүдийг баясгалаа. Энд ирсэн хүн бүр амттан зоглохоос гадна хүслийг чивнэх боломжтой байлаа. Бид ч бас зүгээр өнгөрүүлгүй цурхаагаас Забайкалье телевизийн бүх үзэгчдийн хүслүүд биелэхийг хүслээ. Элбит цурхайн тушаалаа. Миний хүслээр та бүхний хүсэл биелэх болтугай. Ленскийн багнууд ба аватарын уул ураг барилтлаа. Якут болон Хятадын өвөрмөц үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд хамтын ажиллагааны гэрээнд гар үсэг зурлаа. Лена мөрний хад асга ба аватар киноны уран бүтээлчдэд урам өгсөн байгалийн тогтоц юугаар холбогддог вэ? Цаашид тэднийг ямар хамтарсан төслүүд хүлээж байна вэ? Хамтдаа үзье. Ленскийн багнууд болон аватар уул Якутын болон Хятадын үндэсний хүрээлэнгүүд түншлэлийн гэрээ байгууллаа. Хамтын ажиллагааны гол чиглэлд биологийн олон янз байдлыг хамгаалах, шинжлэх ухааны судалгааг хөгжүүлэх, экологийн салбар дахь дэвшилтэт технологийн солилцоо, мөн хүрээлэнгүүдийн нутаг дэвсгэрт экологийн боловсрол, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтууд багтаж байна. Жан Сиця Цэзигийн ойн парк нь гайхамшигт байгалийн тогтолцоогоор алдартай. Элсэн чулуу, кварцис бүрдсэн өндөр нарийн мянган баган мэд ориглууд энд сүндэрлэдэг. Тэдгээрийн дундаас хамгийн сүрлэг нь 1080 м хүрдэг өмнөд тэнгэрийн баган оргил юм. 2010 онд уг оргил дэлхийд алдартай аватар Аллилуйя хэмээх нэрийг авсан бөгөөд алдарт аватар киноны бүтээгчдэд урам зориг өгсөн байгалийн дүр төрх нь энэ уул байжээ. Хятадд сонирхолтой нэгэн сургууль нэгдлээ. Энд роботууд суралцдаг. Багш зааварлагчдын удирдлага доор машинууд цэвэрлэгээнээс эхлээд үйлдвэрийн угсралт хүртэлх ур чадварыг эзэмшиж байна. Хэмэл оюухан хэдхэн сарын дотор хэрхэн хэрэгцээтэй ажилтан болж хувирч бид эдгээр роботуудтай хаана уулзах бол ирээдүйн сургалтыг хамтдаа сонирхъя. Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуан мужид хиймэл оюухан жинхэнэ утгаараа сургуульд суралцж байна. Суурил усан хиймэл оюунтай роботууд энд төрөл бүрийн чадварыг эзэмшиж, сонсох, ярих дасгал хийж, саадыг даван туулах замаар хөдөлгөөний чадвараа сайжруулж байна. Харин агсан төвчний сургалтад практик даалгаврууд голлдог бөгөөд гэр ахуй ажил, үйлдвэрлэлийн угсралт, материал боловсруулах хүртэлх өргөн хүрээг хамардаг. Манад үйлдвэрлэл ахуй үйлчлэгээ жижиглэн худалдааг хамарсан бодит орчны 13 хувилбар бий. Насан туршид хүүхдийг алхам алхмаар сургадахтай адил бид ч мөр роботуудыг шат дараалтаагаар илүү олон чадварт сургаж байна.
Здесь помогаем роботам приобрести больше навыков. Роботууд маш хурдан суралцж байна. Ердөө хэдхэн сарын дотор шин чадвар эзэмшиж баталгаажуулж чаддаг. Жишээлбэл энэ ангилагч робот анх эрэхтэй жижигхэн цаасан хайрцагч барьж чаддаггүй байсан бол одоо хайрцагийг итгэлдээ атгаж доторх зүйлсийг хийж асгах боломжтой болжээ. Үйлдвэрлэлийн янз бүрийн салбар компаниуд эдгээр автоматжуулсан ажилтнуудыг хэдийн сонирхоод эхэлсэн байна. Би уян сав боглоо буудлын үйлдвэрлэл эхэлдэг. Сканер дах тэмдэглэгээ хийх, материал ангилах, ачих буулгах зэрэг үйлдэлүүд манай үйлдвэрийн өнөөгийн хэрэгцээнд яг тохирно. Би ахуй хэрэглээний бараа үйлдвэрлэдэг. Ийм гэрийн туслах роботууд манай дэлгүүрүүдэд маш эрэлттэй байх нь гарцаагүй. Тэд илүү олон худалдаа авагч татахад туслана. Сургуулийн төвийнхний хэлснээр олон загвар роботыг компаниуд нь аль хэдийн захиалсан байна. Харин ойрын хугацаанд олон нийт роботуудыг үйлдвэр худалдааны төвөд бүр гудамж талбайд ч харах боломжтой болох юм а. Бид роботуудыг худалдааны төв олон нийтийн орон зай үйлдвэрүүдэд ажилуулснаар сургалтыг нь байнга хурцсаж хиймэл оюуны технологиг аж үйлдвэрийн бүх салбарт илүү хурдан нэвтрүүлэхийг зорж байна. Нэгэн цагт ирээдүйн мэт санагддаг байсан хиймэл оюухан өнөөдөр ухаалаг үйлдвэр, эмнэлэг, анги танхим, автозам гээд 50 гаруй салбарт аль хэдийн ашиглагдаж байна. Хиймэл оюунт роботуудын загварын тоо хурдцтай нэмэгдэж байгаа бөгөөд дараагийн шат нь хиймэл оюуныг бодит эдийн засагт улам гүнзгий нэвтрүүлэх явдал гэж шинжээчид онцолжээ. Хиймэл оюухан дэвшилтэд үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, шинэ дэд бүтэц зэрэг гол салбаруудад гүнзгий нэгтгэгдэнэ. Мөн ухаалаг логистик хөдөлгөөнт үйлчлэгээ ахмад насны асаргаа зэрэгт нэвтэрч эдийн засгийн өсөлтөд шинэ хөшүүрэг бий болгоно. Өдгөө Хятадын хиймэл оюуны салбарын үнэлгээ 127 тэрбум $. Давсан энэ үед хиймэл оюун нь зүгээр нэг ойлголт биш, харин үйлдвэрлэлийг шинжлэх, шин чанарын бүтээмжийг бий болгох гол хүчин зүйл болж байна. Хятадтай тогтоосон визгүй дэглэм аль хэдийн анхны үр дүнгээ өгчээ. Жуулчдын захиалга нэг дахин өссөн байна. Харин одоо гол зорилт нь зочдыг зүгээр нэг хүлээн авах бус гайхшруулах явдал. Оросын бүс нутгууд шинэ урсгалд хэрхэн бэлдэж, уламжлалт нислүүдээс өөр ямар өвөрмөц маршрутыг санал болгож байна вэ? Дараагийн сурвалжлагаас хүргэнэ. Санкт-Петербург хот жилийн аль ч улиралд ямар ч цаг агаарт жуулчдын сонирхлыг татсаар байдаг. Эрмитажийн өмнөх уламжлалт урт дараалал үүний амьд нотлогоо юм. Харин Хятадын жуулчдад зориулсан визгүй дэглэм нэвтэрснээр энэ дараалал бүрч уртсаж мэднэ. Амралтыг хэрхэн илүү сонирхолтой, чанартай болгох вэ гэдгийг өнөөдөр аялал жуулчлалын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Виз цуцлах шийдвэр шууд нөлөө үзүүлсэн хурдсуур болжээ. Зах зээлийн оролцогчдын хэлж байгаагаар захиалгын тоо аль хэдийн 1.5 дахин өссөн байна. Гэхдээ хамгийн чухал өөрчлөлт нь жуулчдын бүтэц өөрчлөгдөж байгаа явдал юм. Хятадаас ирэх жуулчдын гол өсөлт нь багийн аяллаас илүүтэйгээр ганцаарчилсан жуулчдын тоо нэмэгдэхтэй холбоотой гэж би бодож байна. Энэ чиг хандлагыг бид одооноос харж эхэлж байна. Орос хүмүүс маш зочломтгой, харин хятад жуулчид маш сониуч. Тэд түүхэн дурсгалт газруудыг үзэх, зураг авах, тишүүрээр гулгах гээд бүхнийг туршиж үзхийг хүсдэг. Энэ бүгдийг Оросд хийх боломжтой. Илүү гүнзгий, хувь хүнд чиглэсэн олон талт аяллаа бүтээгдэхүүн нь бол Оросын аялал жуулчлалын салбарыг хангахыг зорж буй гол хэрэгцээ юм. Хүртээмжийн суурийг бүрдүүлж байгаа гол хүчин зүйл нь агаарын тээвэр. Зуны улиралд Орос Хятадын хооронд 7 хоногт 200 гаруй нислэг үйлдэгдэж байсан юм а. Хятадын жуулчдын дуртай маш олон маршрут бий. Түүхэн, орчин үеийн байгаль, соёлын өв, балет, мөн орчин үеийн үзэсгэлэнгүүд гээд маш өргөн хүрээтэй. Манайх логистикоос гадна аялал жуулчлалын бүх сегментэд сонирхолтой, чанартай маршрут, бүтээгдэхүүний шугам бий болгох нь өнөөдөр хамгийн чухал сэдэв гэж үзэж байна. Хэрэв урд нь ихэнх жуулчдын анхаарал Санкт-Петербург, Москва хоёрт төвлөрдөг байсан бол одоо газрын зураг дээр шинэ татах цэгүүд нээгдэж байна. Хойд Сувдан хэлхээ, Арктик, байгаль нуур эдгээр нэршил олон улсын аялал жуулчлалын форум дээр олонтаа дуудагдах болжээ. Бүс нутгууд ч Хятад жуулчдад зориулан санал болгох маршрутаа идэвхтэйгээр санал болгон зохицуулж байна.
Бид гадаадын жуулчдад тэр дундаа хятад жуулчдад үргэлж нээлттэй мэдээж байгалийн үзэмж идэвхтэй аялал жуулчлалын боломжууд юм. Цасны мотоциклийн аялал, загасчлал, байгальд аялан амрах гэд олон зүйл бий. Мөн Поморын тосгонуудын үзэсгэлэн, модон барилгын өвөрмөц архитектур ихээхэн сонирхол татдаг. Мэргэжилтнүүдийн хэлснээр аялал жуулчлалын голлох төвүүдэд шаардлагатай бүх зүйл бий. Мянган зочид буудал, нис хонгоцны буудал болон чухал объектуудад хятад хэл дээрх мэдээлэл олон тооны аялал жуулчлалын компаниуд юм. Гэвч ажил зөвхөн өнөөдрөөр хязгаарлагдахгүй. Ирээдүйг харсан бодлого ч хэрэгжиж байна. Хятадын жуулчид бол улс орны аялал жуулчлалын салбарт асар чухал. Виз цуцлах шийдвэрийг бид маш их хүлээж байсан. Хятадын тал Орос иргэдэд визгүй зорчих боломж олгоход л хамгийн ихний асуулт бид хэзээ хятадуудыг визгүй аялуулах вэ байсан юм. Эцэст нь энэ шийдвэр хэрэгжлээ. Урсгалын өсөлт бүс нутгаас хамааран харилцан адилгүй байна гэж бид таамаглаж байна. Хил орчмын бүс нутгуудад он дуустал жуулчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад дор хаяж 20%-аар өснө. Харин дараа жил энэ өсөлт хэд дахин нэмэгдэх боломжтой. Санкт-Петербург, Москва, Мурманск байгаль нуурын хувьд жуулчдын урсгал айжмаар нэмэгдэж, эрх зүйн улиралд шинэ дээд амжилт тогтооно гэж найдаж байна. Визгүй аялах нь бол төгсгөл бус харин ч чанарын төлөөх шинэ өрсөлдөөний эхлэл юм. Үүнд төрийн байгууллагууд, аялал жуулчлалын компаниуд тэр бүхэл орон нутгийн оршин суугчид хүртэл идэвхтэй оролцож байна. Ойрын төлөвлөгөөнд бүс хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ маршрутрууд боловсруулах, алдартай чиглэлүүдийг улам сонирхолтой болгох зорилт багтаж байгаа юм. Ингэснээр Орос руу хийх аялал бүр насан туршид мартагдахгүй дурсамжаар дүүрэн болно. Манай хөтөлбөрийн энэ хүрээд өндөрлөж байна. Ice Global-ыг үзээрэй. Зөвхөн Монголд төдийгүй хөрш орнуудад болж буй үйл явдлыг цаг тухайд нь мэдэх болно. Гамбатын басан сүрэн 5 хүнтэй хамт байлаа. Дараа 7 хоногт дахин уулзъя.